Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн үдшийн амгалан гэлтгийа. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 11-ний мэрэгмэр гараг. За Америкийн нийслэл Вашингтон дэс хотноо бол үдшийн 8 цаг хэдийн болсон байна. Өнөөдрийн ажлын дараагаар мөн цаашдаа холбоотой олонний анхаарлыг татаж байгаа хуульчдын донд яриа үүсгэж байгаа хоёр мэдээллийг товчилж хүргье. За дашин дөртөхөд манай суугтаа subscribe дарж элсэж байгаа нийт гишүүд та бүхэнд дахин баярлалаа. Манай суугт өнөөдрийн байдлаар 51,000 орчим хүн элссэн байна. За тиймээс хэрвээ та бүхэн манай суугт хараахан нэгдээгүй байгаа бол яг одоо subscribe дарж манай суугтаа нэгдснээр манайхаас гарч байгаа өдөр тутмын мэдээг цаг алдахгүй хүлээн авах. Нөгөөтэйгүр бидний ажлыг дэмжих нэгэн хэлбэр гэдгийг дурдах нь зүйтэй байна. За ингээд олон зүйл нүсийг хойш нь тавиад өнөөдөр цагаачдын хуульчдын донд бас баггүй яриа болж шуугандагдсан хоёр мэдээллийг товчилж хүргье. За эхний мэдээ бол өнөөдөр зарласан цагаачдын албаны шинжилсэн мэдээ байна. За та бүхний харж байгаа энэ мэдээллийг бол өнөөдөр USCIS олон нийтэд нээлттэйгээр хэвлэлээ. За энэ бол үндсэндээ USCIS байгууллагаас цаасан өргөдлөөс татгалзаж улмаар цаашид онлайн системд шилжих эрхцээ үндсийг одоо бүрдүүлж өгсөн ийм шийдвэр байна. За Америкийн цагаачлал иргэншлийн албанаас цагаачлалын одоо өргөдөл хүсэлтүүдийг цаасаар бус зөвхөн одоо цахимаар хүлээн авдаг болох томоохон өөрчлөлтийн эрхцээ үндсийг өнөөдөр олон нийтэд зарласан байна. За DHS яамнаас өнөөдөр 26 оны 8 дугаар сарын 11-нд mandatory electronic file буюу заавал цахимаар өргөдөл гаргах тухай журмыг холбооны бүртгэлийн албанд албан ёсоор нийтэлсэн. За ингээд энэ журам бол өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байна. За энд нэг зүйлийг тодруулахад бол энэ журам өнөөдрөөс эхлэн одоо хэрэгжиж эхэлсэн боловч өнөөдрөөс эхлэн бүх маягтыг одоо заавал онлайнаар илгээхийг шаардаж байгаа гэсэн үг хараахан биш. Өнөөдрийн журам бол гол төлөв одоо цагаачлалын албаны зүгээс аливаа маягтыг заавал онлайнаар авах одоо шаардлага тогтоох хэрэгцээний одоо механизмыг бий болгож байна гэсэн ийм ойлголттой байна. За тиймээс цаашид цагаачлалын албанаас ямар өргөдлийг одоо онлайнаар хүлээж авахыг өргөдөл тус бүрээр зарлаж улмаар журам хэрэгжихээс наад зах нь одоо 60 хоногийн өмнө олон нийтэд урьдчилан зарлах үүрэгтэй болж байна. За мөн цаашдаа энэхүү журам одоо хэрэгжихийн зэрэгцээгээр одоо зарим тохиолдолд хүндхэн үзэх шалтгаантай буюу одоо интернетийн боломжгүй одоо компьютерийн мэдлэг дутмаг зэрэг хүмүүсийн хувьд цаасан өргөдөл гаргах буюу энэхүү журмаас одоо чөлөөлөгдөх өргөдөл гаргах боломжтой гэсэн ийм мэдээллийг бас тусгасан байна. За тиймээс журам хэрэгжиж эхэлсэн даруйд одоо дээр зүрдсэн шалтгаантай зайлшгүй одоо хүндхэн үзэх шалтгаантай хүмүүсийн өргөдлийг за кейс тус бүрээр одоо хянан шийдвэрлэхээр заасан байна. За DHS-ийн зүгээс бол энэ өөрчлөлтийг цаасан одоо өргөдөлд суурилсан процессоос бүрэн одоо цахим процессд шилжих мэдээллийн үнэн зөв байдал үндэсний аюулгүй байдлыг одоо бэхжүүлэхтэй холбоотой гэсэн тайлбарыг хийж байгаа. За энэхүү шинжилсэн журам буюу USCIS-д өргөн ирэх олгосон шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болж байгаа боловч хуулийн дагуу бол 2026 оны 5 дугаар сарын 13-ны хүртэл холбооны бүртгэлийн албанд байршуулж олон нийтийн саналыг цуглуулахар байна. За тиймээс Юанда бол Америкт байгаа монголчуудын хувьд одоо цаашлалтай холбоотой өргөдөл гаргахын тулд USCIS дээр одоо онлайн данс заавал нээх шаардлагатай. Улмаар цаашдаа одоо ямар маягтыг заавал одоо онлайн цахим болгохыг цагаачлалын албанаас зарлахыг одоо анхааралтай ажиглах шаардлагатай болж байна. Дашин дөртөд монголчууд болон одоо гадаад хүмүүсийн ихэнх ашигладаг маягтууд онлайн болсон байгаа. За хэдий тийм боловч зарим нэгэн тохиолдолд онлайн өргөдлийг одоо цаасан маягтаар илгээх боломжийг олгож байгаа. За тэгвэл цаашдаа цаашлалын албаны хувьд бүрэн одоо онлайн хэлбэрт шилжихээр одоо ажил эхэлсэн тухай мэдээ байна. За дараагийн мэдээ бол цагаачлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуульчдын одоо дунд ихээхэн
За шууган тарьж байгаа ийм мэдээ байна. За энэ бол Америкийн нэгдсэн улсад сургуулаа төгсөж OPT авч байгаа хүмүүсээс нэг удаа $100,000 хураамж хураах тухай яригдж эхэлсэн байна. За Трампын засаг бол F1 оюутнуудын optional practical training буюу за бидний хэлж занснаар OPT хөтөлбөрийн хүрээнд ажиллах зөвшөөрөл авахад за $100,000 төлбөр ногдуулахаар засгийн газрын хэмжээнд буюу яамны дотоодод ярилцаж байгаа тухай Forbes зэрэг томоохон хэвлэлүүдээр мэдээлсэн байна. За мэдээллийн мөрөөр бол DHS-ийн төлөөлөгчид бол энэ талаар яамны дотоодод идэвхтэй яриа хэлэлцээр хийж байгаа гэдгийг баттгахад за энэ журам нь одоогоор албан ёсны төвшөнд зарлагдаагүй байгаа гэдгийг бол цохон тэмдэглэж байна. За өдөртөө мэдэж байгаа OPT гэдэг бол Америкийн ихтэй сургууль төгссөн F1 статустай оюутнуудад мэргэжлийн чиглэлээр төр хугацаагаар ажиллах боломж олгодог ийм хөтөлбөр. За үүнийг бол үндсэнд нь дадлагжих хөтөлбөр гэж бол ерөнхийд нь ойлгож байгаа. За ихэнх ердийн OPT бол 12 сарын хугацаатай олгодог бол харин STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр төгссөн оюутнуудад нэмэлтээр 24 сарын сонголт авч за нийтдээ 3 хүртэл жил ажиллах боломжийг олгодог. За тухайлбал 2024 оны байдлаар бол нийтдээ 419 мянган орчим төгсөгчд за энэхүү OPT хөтөлбөрөөр ажиллаж байсан гэх мэдээлэл байна. За улмаар энэхүү OPT бол цаашдаа гадаадын иргэд бол за H1B зэрэг ажлын эрхтэй визийн статуст шилжих чухал гүүр болдог гэдгийг бид өхөн мэдэж байгаа. За тэгвэл энэхүү OPT хөтөлбөрт $100,000 төлбөр ногдуулах яриа бол албан ёсны төвшөнд яригдж эхэлсэн байна. Тиймээс хэрвээ ийм төлбөр үнэхээр тогтоогдвол олон улсын гадаадын оюутнуудын төгсөгчдийн хувьд OPT хөтөлбөрт хамрагдах ашиглах боломжийг үндсэнд нь бүрэн хаасантай адил ийм алхам болох нь тодорхой байна. За ингээд ямар ч тач ийм журам бол DHS-ийн дотоодод яригдж эхэлсэн байна. Дахин давтаж хэлэхэд энэ бол одоогоор батлагдсан журам хараахан биш. Өнөөдрийн байдлаар буюу 8 сарын 11-ний байдлаар холбооны бүртгэлийн албанд ийм журмын өөрчлөлтийг санал болгосон явна нэгэн шинжилсэн бодлогын бичиг баримт бол хараахан нийтлэгдээгүй байгамаа. За харин DHS яамны зохицуулалтын төлөвлөгөөнд бол OPT-тэй холбоотой журмыг за эх жил буюу 2027 оны 2 дугаар сард нийтлэхээр тусгасан байгаа тухай хэвлэлүүдээр онцолж байгаа. За тиймээс албан ёсны төвшөнд мэдээ байхгүй учраас өнөөдрийн байдлаар бол OPT-д $100,000 төлбөр ногдуулах гэснээс өөр барьцтай мэдээлэл байхгүй байна. За тухайлбал энэхүү $100,000-ыг оюутан юм уу сургууль төлөх хэсэг эсвэл ажил олгогч компани төлөх хэсэг зэрэг мэдээлэл нь тодорхой бос байгамаа. За нөгөөтэйгүр энэ журам хэрэгжих тухай цуу яриа тарахтай зэрэгцээд хэрвээ энэ журам эцэслэн батлагдаж гэмээр за эрх зүйн томоохон маргаан өрнө гэдгийг хуульчид мөн хэлж ярьж байгамаа. За бид өхөн санаж байгаа Трампын засаг бол H1B визэд за мөн $100,000 төлбөр тогтоох журам баталж хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий боловч 26 оны 6 дугаар сарын 8-нд Массачусетсийн холбооны шүүхээс за үүнийг бол ерөнхийлөгчийн эрх хэмжээнээс хэтэрсэн төлбөр тогтоосон гэж үзэж хүчингүй болгож байсан. За үүнийг бол мэдээж Трампын засаг захиргаа давуу заалдсан. За ингээд 7 сарын 24-ний байдлаар давуу заалдах шатны шүүхээс засгийн газрын гаргасан нэхэмжлэлийг өсөлтийг татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс өнөөдрийн байдлаар энэхүү H1B визэнд ногдуулсан $100,000 журам хэрэгжих боломжгүй болоод байна. За тиймээс магадгүй хэрвээ OPT хөтөлбөрт $100,000 төлбөр ногдуулж гэмээр за үүнтэй төстэй эрх зүйн маргаан үүсэх магадлал өндөр байгааг хуульчид хэлж байна. За ингээд ямар ч тач өнөөдрийн гарсан хуульчдын дунд баггүй яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн OPT хөтөлбөрт $100,000 төлбөр ногдуулахаар бэлдэж байгаа тухай мэдээллийг хүргэлээ. Мөн цаашдаа үүнтэй холбоотой гарах албан ёсны төвшөнд боломжтой байгаа мэдээллийг манай суугаас цаг тухай бүрдэн шуурхай мэдээлэх юм аа.
Өнөөдрийн мэдээ өвгөр өндөрлөж байна. За дашин дуртахад 7 хоногийн турш гарч байгаа өдгөө мэдээллийн мөрөөр ямар нэгэн шинжилсэн мэдээлэл гарсан үед Бям гарагийн 7 хоногийн тоо мэдээгээр давтан мэдээлдэг гэдгийг бас дуртахад таатай байна. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.